Өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд Бермудын гурвалжингийн бүсэд 100 орчим усан онгоц, нисэх онгоц алга болсон. Эрдэмтэд эдгээр учир битүүлгээр алга болсон аимшигт үзэгдлийн шалтгааныг олохыг хичээж байгаа юм. Бас үүнтэй цэцтэй гажуудал дэлхийд даяар гарч ирсэн байна. Бермудын гурвалжин дээгүүр явж байхдаа гэнэт алга болж осолдсон байдалтай олдсон онгоцны хар хайрцагт олон 10 нууцлаг мессежүүд хадгалагдсан байдаг. Бермудын арлууд нь Флорида мужаас Порто-Рико хүртэлх нутаг дэвсгэрийг хамардаг ба нэлээд том буюу 805,000 км2 байдаг. Энэ нь Японыг хоёр нийлүүлсэнтэй тэнцүү юм. Энэ хэсэгт Атлантын далай хамгийн гүнзгий болох Милоки байрладаг учраас энэ бүс нутаг сургаггүй болсон олон хөлгөн онгоцны эд анги хэр барагтай олддгүй нь сонирн биш. Тэр гүн живсэн онгоцыг татаж гарах байтугай бүтэн судалж чадаагүй байгаа юм. Харин судлаачдын олж чадсан онгоцон дотор харсан зүйл нь ямар ч утгагүй байв. Жишээлбэл 1944 онд Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хүчин Флоридагийн ойролцоо Бермудын гурвалжингаас Рубикон хэмээх Америкийн хөлгөн онгоцыг илрүүлсэн. Кубас Гавана руу явахтай холбоо тасарсан бөгөөд 1 сарын дараа олдсон юм. Тиймээс бүгд хөлгөн онгоц живсэн гэдэгт итгэж байв. Зорчигчдын төрөл төрөсөд ойр дотны хүмүүс нь галзуурах шахаж байсан ч цэргийнхэн хөлгөн онгоцыг аюулгүй эвдрээгүй байгааг олж хараад онгоцонд байсан хүмүүсийг аврахаар яарвчлав. Гэвч хөлгөн онгоцонд 300 гаруй хүн байх ёстой байсан ч хаанаас ч нэг нь нохоо гарч ирэн хөлгөн онгоцны тавцанг тойрон гүйж байсан ба тэндээс нэг ч хүн олдоогүй юм. Зорчигчид зүгээр л хөлгөн онгоцноос хормын дотор уурссан мэт алга болсон ба тэдний бүх үд зүйлс хүнсний хангамжинд дүүрэн бас шинээрээ байв. Үүнээс өмнө 1840 онд Гамбургаас Гавана руу явж байсан Францын Росолиа хөлгөн онгоц Бермудын гурвалжингийн ойролцоох Саргассо тэнгисээс олдсон юм. Энэ хөлгөн онгоцны хувьд цаг хугацаанд зогссон юм шиг л байв. Үдийн хоолны цаг болж хоолны өрөөнд далайчдыг хүлээж байсан аятайч онгоцонд нэг ч хүн байсангүй. Зөвхөн өлссөн канар шувал торондоож эргэж байв. Яг ийм явдал 1872 онд Нью-Йоркоос Итали руу Бермудын гурвалжингаар дамжин явж байсан Мэри Селест нэртэй Америкийн хөлгөн онгоцон тохиолдсон бөгөөд алга болсноос жилийн дараа Азорын ойролцоо олдсон юм. Онгоцны ахмадын бүхэгт хинч гар хүрээгүй алт эрдэнэсүүд амьд үлдсэн муур хүртэл олдсон. Мэдээж багийнхан л огт байсангүй. Зөвхөн далайд хөвч буй усан онгоцууд гэлтгүй тэнгэлт нисч яваа онгоц хүртэл алга болж байв. 1945 онд Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хүчин 5 бөмбөгтөгч онгоцноос бүрдсэн 19-р нислэг ердийн дасгал сургалтын үеэр агаарт алга болсон байна. 5 онгоц тавуулаа нэгэн зэрэг эвдэрсэн байх боломжгүй бөгөөд нисгээс өмнө тэднийг маш сайн шалгаж үзсэн байв. 1970 оны 12 сарын 4-нд Beechcraft Bonanza онгоцон тохиолдсон зүйл илүү логиктой байлаа. Нисгэгч болон хоёр зорчигч Багамын арлын Андросоос хөрч Флоридагийн ирэг рүү чиглэв. Тэд ихэвчлэн 3500 м-ийн өндөрт нисдэг ба 90 минутанд 400 км зайг туулах ёстой байв. Нислэгийн үеэр нисгэгч цилиндр хэлбэртэй хачирхалтай үүлийг олж харав. Үүлний диаметр 1 км-ээс урт маш том байв. Нисгэгчид үүлэн дундуур өнгөрөхөөс өөр арга байгаагүй бөгөөд үүлэн дунд ороход шөнө болсон мэт харанхуй болов. Гэнэт онгоцны эргэн тойронд маш тод цагаан гэрэл галбаж эхэлсэн бөгөөд энэ нь эргэн тойрондох бүх зүйлийг гэрэлтүүлж байв. Тэд эхлээд үүнийг аян гэж бодож байсан ч биш байлаа. Утгагүй үхэн гэж бодож байсан ч 1 минут орчмын дараа үүлний нөгөө үзүүрт гэрэл галбав. Удалгүй үүлэн хонгол нарийсч эхэлсэн ба тэдний бүх электрон төхөөрөмжүүд ажиллахаа болж луужингийн зөв хаа хамаагүй эргэлдэж онгоц жингүүтсээр үүлэн дундаас гарч чадсан байна. Үүлнээс гараад тарахад тэд бараг ирчихсэн байсан ба нислэг ердөө 47 минут үргэлжилсэн байна. Мөн онгоц ердөөс хамаагүй бага түлс зарцуулсан байв. Тэр өдөр онгоцыг хэрхэн тийм богино хугацаанд явж чадсныг мэдэхгүй ч өнөөдрийг хүртэл хамгийн нууцлаг түүх бол 1955 оны 7 сарын 2-нд 57 зорчигчтой Pan American World Airways 914-р нислэг алга болсон явдал юм. Онгоц Нью-Йоркоос хөрч 3 цагийн дараа Миамид газардах ёстой байсан ч бүх радаруудаас алга болж онгоцноос хилтерхийн ч олдоогүй юм. Нэлээд удаан хугацаанд хайгаад олж чадаагүй учраас онгоцыг осолдож бүх зорчигчид нас барсан гэж таамаглаж байсан. Энэ өдрөөс 37 жилийн дараа Weekly World News сонинд энэ нислэгийн талаар хачирхалтай нийтлэлд нийтэлжээ. 9-р сарын 9-ний өдөр Венесуэлийн Каракасын нисэх онгоцны буудал дээр хаанаас ч гинт онгот гарч ирсэн гэж радар дээр харагдаж эхлэв. Нисгэгч газар буусныхаа дараа холбогдсон ба 1955 оны 7 сарын 2-ны өглөө 9 цаг 55 минутанд Майамигийн нисэх онгоцны буудалд очих ёстой шаардлагатай ба хаана байгааг нь асуусан байна. Харин түүнд одоо бол 1992 он гэж хэлсний дараа нисгэгч паникт орж сандран
Нисэх онгоцны буудлын ажилтнуудыг онгоцондоо ойртуулахгүйгээр хашгирч эхлэв. Тэрээр онгоцныхоо хөдөлгүүрийг дахин ажилуулж, хөөрөх зөвшөөрөл авалгүй онгоцоо нисгэн радараас дахин алгах болсон байна. Гэхдээ энэ бүхэн зөвхөн сонирхол бичигдсэн зүйл бөгөөд хэвлэлүүдийн зохиолчд Америк болон дэлхийн өнцөг булан бүрт болж буй янз бүрийн үйл явдлуудын талаар ер бусын тайлбаруудыг гаргаж ирэхийг хичээдэг бөгөөд ингэснээр улам олон хүмүүс өөрсдийнх нь сонин худалж авдаг билээ. Эрдэмтэд энэхүү аюултай бүсийг судалсаар байгаа бөгөөд тохиолдож буй сүрлүүдийг шинжлэх ухааны зүгээс тайлбарлахыг хичээсээр байна. 1980 оны 6 дугаар сарын 28-нд N3 8088 нислэгийн нисгэгчийн сүүлчийн үг бичигдсэн ба онгоцыг багийнхны хамт Бермудын гурвалжин сургаггүй алга болсонд тооцдог. Гэвч олон эрдэмтэд Бермудын гурвалжингийн далай дэх нууцыг тайлсан гэж үздэгч тэнгэрт яг ямар объект нисгэгчдийг айлгасныг хэн ч мэдэхгүй. Маш олон тооны онол дэвшүүлсэн байдаг бөгөөд зарим судлаачид энэ хэсэгт хөлөг онгоцны сүрлийн шалтгаан нь олон тооны хад асахтай гэж үздэг байсан ч дээр үеийн модон хөлөг онгоцнуудад л аюултай болохоос биш, орчин үеийн технологийн хувьд энэ ноцтой асуудал биш болсон байна. Бусад судлаачид Бермудын гурвалжин далайнд орох тектоник хавтангийн хагарлаас үүссэн бөмбөлгүүд гэж таамаглаж байгаа бөгөөд масс ихтэй аврахтан бөмбөлөг хэлбэртэй метанхийг дэлбэрдэг гэж үзсэн. Метанхин усны мандал дээр ил гарах үедээ бүхэл бүтэн хөлөг онгоцогч бүрэн устгах чадна. Гэхдээ Бермудын гурвалжинд алга болсон зарим хөлөг онгоцнууд бүрэн бүтнээрээ олдож байсан тул энэ онол үгүйсэгдсэн. Өөр нэгэн онол гэвээс шуурганы үед хит авианы долгион үүсдэг бөгөөд энэ мэдрэлийн системд хортой нөлөө үзүүлдэг геологчид тогтоосон байна. Ийм зүйл тохиолдоход хөлөг онгоцны багийнхан сандарч айсандаа далаар үсэрдэг байж болох юм. Тийм учраас Бермудын гурвалжингаас зорчигчгүй бүх үд зүйл нь бүрэн бүтнээрээ маш олон хөлөг онгоц олдсон байж болох юм. НАСА-гийн хиймэл дагуулын зураг дээрээс цагуурч Стив Миллер нэлээд үндэслэлтэй онолыг дэвшүүлсэн. Тэрээр Бермудын гурвалжин дээгүүр шулуун эрмэгтэй ер бусын 6 онцгт үйл байгааг анзаарсан байна. Миллер тэднийг агаарын бөмбөг гэх зүйлийг бүтээх чадвартай гэж үзэж байна. Энэ зүйл нь 300 км цаг хурдтай эргэлддэг учраас ямар ч том онгоцыг хэдхэн минутын дотор сүрүүлж чадах юм. Гэхдээ энэ онолыг батлахын тулд нэмэлт ажиглалт хийх шаардлагатай байгаа. Бермудын гурвалжин хэвлэл мэдээллийн хэрэгсэл, баримтат кино, уран сайхны болон зөгнөлт кинонуудын улмаас илүү алдартай болсоор байгаа бөгөөд энгийн хүмүүс ч нууцыг тайлахыг оролдож байна. Жишээлбэл Бермудын гурвалжингийн тухай нийтлэлийн дор Жейден өөрийн гэсэн таамаглалаа дэвшүүлсэн байна. Гурвалжин дотор зөвхөн хөлөг онгоцод төдөөгүй агаарын онгоцууд яагаад алга болдгийг тэр тайлбарлав. Хамгийн гол нь Кристофер Колумб 1492 онд далайд аялахдаа тэнгэрт гялбаа харсан гэж бичсэн байна. Түүний дэвтэрт тэнгэр гинэт гэрэлтэж, үүний дараа луужингийн зөв хачирхалтайгаар эргэлдэж ихсэн тухай тэмдэглэлүүд байсан. Харин Жейден энэ гялбаан соронзон астероид байж магадгүй гэж таамаглаж байгаа бөгөөд онгоц хөлөг онгоцууд металлаар хийгдсэн тул Атлантын далайн ёроол руу асар хүчтэй соронзон биетэд татагдаж живдэг байж болох юм. Гэхдээ 15 дугаар зуунд ийм хүчтэй соронзон зүйл далайд унсан бол энэ тухай тэмдэглэлүүд Колумбийн тэмдэглэлд хадгалагдан үлдэх биш. Түүний зогсож байсан газар гээд ойр тойронд маш хүчтэй шуурга болж сүрэх ёстой байсан байна. Бермудын гурвалжин бид шинжлэх ухааны аргаар тайлахыг оролдож байгаа ч хувилт дааны онолчдод өөрсдийн онолыг бас дэвшүүлсэн. Тэд энэ бүсийг хариг аргийнхны үйл ажиллагаагаа явуулдаг цэг гэж үзсэн бөгөөд хариг аргийн амьтад хүмүүсийг судлахын тулд хулгайж байгаа гэж үзсэн юм. Тиймээс Бермудын гурвалжингаас олдсон бүх хөлөг онгоц нь зөвхөн амьтдал үлдэж, үн цэнтэй ачаа алт мөнгө нь хөндөгдөөгүй байдаг. Энэ таамаглалыг батлах олон баримт бий. Тэдгээрийн нэг нь Грекийн өдөр тутмын сонин болох Atis Mofti Priest 1995 оны 8 сарын 17-ны өдөр бичигдснээр худалдаач нь далайчинтай хийсэн ярилцлагад далайчид тэнгис рүү аялах үед хөлөг онгоц давлгаа дандуур маш хурдтай явж эхлэхэд ямар нэгэн зүйл буруу болсныг далайчид ойлгож эхэлсэн байна. Гэхдээ хянах самбар дээр ердийн хурдаар явж байгааг харуулж байсан ч илүү хурдтай явж байгаа мэт санагдаж байв. Хэдхэн минутын дараа асуудлууд гарч эхэлсэн бөгөөд эхлээд Ахмадын бие гинэт муудав. Түүнд гар нь маш хүнд болсон мэт санагдаж жолоогооч удирдах чадахгүй байсан ба лууж нь хаа хамаагүй эргэлдэж онгоц тэр чигтээ жолоодлохгүй болов. Дараа нь багийнхан онгоцон дээр байгаа бүх цаг 2 цагаар урагшлсныг анзаарсан. Энэ үед Спенс тэнгэрт том цагаан үйл мэт нисдэг биетийг олж харав. Далайч нь тэр дараа Морцын код ашиглан юу болсон талаар мессеж илгээхийг хичээсэн боловч тэр өөрийгөө маш удаан хөдөлж байгааг анзаарав. Үүний зэрэгцээ өөр нэгэн далайч нь тамхи хасаах гэсэн боловч тэр дараа шүдэнцэн шатаж дууссан байна. Мөн хөлөг онгоцны бүх багийн гишүүд зүрхний цохилт нь хэвэн бус удаашрч байгааг мэдэрсэн байна. Спенс тэр өдөр Бермудын гурвалжин цагийг удирдах чадах хариг аргийн зүйлтэй таарлцсан гэдэгтээ бүрэн итгэдэг бөгөөд
зарим албан ёсны байгууллагууд ч хачирхалтай зүйл анзаарсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Жишээлбэл, Бермудын гурвалжинд энэ зургийг Америкийн нэгдсэн улсын агаарын цэргийн хүчин 2020 онд авч байсан байна. Харин зохиолч Чарльз Берлиз өөрийн гэсэн бас нэгэн онолтой. Тэрээр гурвалжингийн нутаг дэвсгэр дээр эрт дээрийн хөгжингүй соёл иргэншлийн нийслэл байсан байж магадгүй гэж үзсэн байна. Мэдээж хэрэг ихэнх эрдэмтэд Атлантис гэх мэт алдагдсан хотуудын тухай ийм онолыг зөвхөн уран зохиол домог гэж үздэг. Хэрвээ та Атлантисын тухай сонсч байгааг бол энэ бичлэгийг үзээрэй. Чарльзын онолоор Атлантисчууд сансрын энергийг болор цуглуулж чадах томьёог боловсруулсан гэж үзсэн байна. Ингэснээр нарны болон оддын туяаг шингээж авах боломжтой болсон буюу лазертай адил хүчтэй гэрэл цацруулдаг төхөөрөмжийг нээсэн. Үүнийгээ барилгын ажил гэх мэт зүйлд голчлон ашигладаг байсан бөгөөд тэрүүгээр бидний одоогийн соёл иргэншлэгч тусдах чадaltaй гэж үзсэн байна. Атлантисыг их хэмжээний үер бүрхэхэд лазерын бол руу далайн оролдон живсэн боловч одоо болтол ажиллагаатай байгаа гэж үзсэн. Тийм учраас энэ бүсээр явах үед луужин электрон гэх мэт зүйлс ажиллагаа болдог байна. Бермудын гурвалжин далайн цорын ганц аюултай бүс биш юм. Хөлөг онгоцны сүүлийн нийслэл гэх нэрээр алдартай Австралийн хэсэг бүс нутагт маш олон хүн нас барсан тул нутгийн орсон суугчид болон жуулчдын дунд сүнсний тухай домог байдаг. Нэгэн эмэгтэй Австралийн хойд хэсгийн далайд сэлж Соронзон гэдэг нэртэй арал дээр амралтаа өнгөрөөсөн байна. Тэр гэртээ буцаж ирээд зургуудаа үзэхдээ нэгэн аимшигтай зүйлийг анзаарч харав. Зурган дээр нь түүний цаана сүнс шиг зүйл харагдсан ба хүний арга ясны тасарсан мөч байсан байна. 1770 онд Ахмад Джеймс усанд хөвж явахдаа түүний луучин ажиллахгүй байгааг анзаарсан бөгөөд ойролцоо соронз байна гэж таамагласан байна. Ийм тайлагдчихгүй гажиг арлыг тойрон тохиолддог учраас соронзоо арал гэж нэрлэгдсэн юм. Энэ арал нь 13,000 км урт бөгөөд эргэн бүхэлдээ 1600 орчим живсэн хөлгөн онгоцны хилтерхийгээр дүүрсэн байдаг. Мөн одоо хүртэл нас барсан далайчдын цогц олдсон хэвээр байгаа юм. 16 дугаар зууны сүүл үед Европоос Индонез руу явж байсан Голланд, Их Британи, Португалийн хөлөг онгоцны оршуулгын газар болсон байна. Тэд Австралиас зүүн тийш усан онгоцтой явж байгаад алга болсон бөгөөд энэ газрыг чөтгөрийн гурвалжин гэж нэрлэдэг. Тэр үед тэнгэр өөрчлөгдөж, нээгдэж буй мэт болсон гэж хэлсэн байна. Энэ бол 1945 оны 8 дугаар сард Японы сөнөгч онгоцны нисгчийн сүүлчийн хэлсэн үг юм. Чөтгөрийн гурвалжин Токиогийн ойролцоох намхан далайн хэсгийг хамардаг. Эртний домогт бичигдснээр далайд луунууд амьдардаг гэж итгэдэг байсан байна. Тийм учраас хөлөг онгоцны сүүрх бүрд луу дайрсан гэж ярьцгаадаг байж. Тэртээ 1274 болон 1281 онд Монголын эзэнт гүрний Хувлай хаан 2 удаа Япон руу довтолсон ба учир битүүлгээр хөлөг онгоцнууд болон 40 мянган багийн гишүүдээ алдсан байна. Япончууд үүнийг тэдний шүтдэг далайн бурхан зогсоосон гэж үздэг байна. Хожим нь 20 дугаар зууны ихэнх үед загс агнуурын хөлөг онгоцууд болон байлдааны онгоцууд ихэвчлэн энэ газарт живсээр байж. Мөн үүний учрыг тайлах гэж оролцсон 100 эрдэмтэнтэй судалгааны хөлөг онгоц ч улмаргүй алга болсон байна. Гэтэ хамгийн сэтгэл хөдлөм зүйл бол чөтгөрийн болон Бермудын гурвалжин хоорондоо маш их төстэй юм. Бас далайн хамгийн гүн газруудын нэг оршдог. Гэхдээ Америкт Бермудын гурвалжин, чөтгөрийн гурвалжин хоёрыг нийлүүлснээс ч илүү аимшигтай газар байдаг байна. Хэдэн зуун жилийн турш Мичиган нуурын бүс нутагт олон хачирхалтай зүйл тохиолдсон бөгөөд ихэнхийг нь логикоор тайлбарлах аргагүй юм. Хамгийн сонирхолтой зүйл бол бүх ослын байршлыг нэг газрын зураг дээр цуглуулсны дараа судлаачид эдгээр нууранд гарсан асуудлуудыг цэг хатхан үзэхэд гурвалжин хэлбэртэй байсан байна. Тийм учраас үүнийг Мичиганы гурвалжин гэж нэрлэдэг бөгөөд энд олон нууцлаг сүрлүүд тохиолдож байв. Жишээлбэл 1950 он 55 зорчигч багийн 3 гишүүнтэй Northwest Airlines 2501 дугаар нисдэг Нью-Йоркоос хөөрсөн байна. Мичиганы гурвалжин дээгүүр нисж байхдаа түүний доор байсан онгоц завиглтгүй далайн хэрэг дагуу явж байсан хүмүүс нууцлаг байдлаар алга болсон. 1978 онд Мичиганы их сургуулийн оюутан Стивен нуурын хэрэг дагуу цанаар гулгаж явсан боловч нэг өдөр орд мөргөө алга болсон байна. Цагдаа нар түүнийг хайж авахдаа хөлийнх нь ул мөрийг олсон ба Мичиган нуурын эрэг дагуу явж байгаад хөлийн мөрөнд гэнэт алга болсон байв. Өөр нотлох баримт байгаагүй тул цагдаа нар залууг төөрч хөлдөж өгсөн гэж бодсон боловч цогцыг нь огт олоогүй юм. Харин жилийн дараа алга болсон газраас 1000 гаруй километрийн зайд 9 минут олдсон. Тэр өдөр юу болсон? Яагаад энэ газар ирснийг нь асуухад залуу юу ч санахгүй байлаа. Мичиганы гурвалжингийн өөр нэгэн нууц бол нуурын оролд нууцлаг эртний байгууламж олдсон боловч одоогоор судаачид байршлыг нь нууцлж байна.
Усанд орох шүтээнээс сүйтгэгчдээс хамгаалахын тулд эртний хүмүүсийн хийсэн байгууламж гэж үзсэн байна. Одоогоор эрдэмтэд эдгээр чулуун байгууламжуудыг хүн төрлөختөн эсвэл өөр ямар нэгэн харийн биш эсвэл өөр юу бүтээсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Нутгийн оршин суугчид усны дээгүүр гялтсан гэрлийг байнга хардаг бөгөөд энэ бүсдэх чулуун байгууламж нь нисдэг биетүүдтэй ямар нэгэн байдлаар холбоотой гэж үздэг. 1883 онд далайчид 30 минутын турш нуурлуу тэнгэрээс асар том мөс унж байхыг харсан гэж байж. Энэ хачирхалтай мөндөр мэдсвэл онгоцны модон гадрууг цогсон хонхорхой нь үлдсэн байна. Энэ гаж үзэгдлийг харсан олон гэрчүүд байгаа ч улсаас хүчээр нуун дарж бүх мэдээллийг нь худлаа гэж няцаадаг байна. Эдгээр хэвийн бус газруудыг тайлбарлах логик тайлбар бараг байдаггүй ба засгийн газраас ч гурвалжингийн бүсийг огт тоодоггүй байна. Дэлхийн газрын зураг дээр тэмдэглэгдээгүй бөгөөд жилээс жил зорчигчид хөлөг онгоцны багийнхан тэр ч байтугай энгийн жуулчд хүртэл үл мэдэгдэх аюулд өртсөөр байна. 2015 онд Флоридагийн 14 настай хоёр хүүхэд эцэг эхээсээ нууцаар Багамын арлууд руу явж Snapchat дээр аяллаа хуваалцаж байв. Гэнэт тэдний нэг нь ирж буй шуурганы бичлэгийг эмгэлтэй байдлаар нийтэлсэн байна. 2016 онд эргийн хамгаалалтынхан тэдний завийг нь олсон ч шуурга хүүхдүүдийг Бермудын гурвалжин руу аваатсан байх магадaltaй юм. Зав хоосон байсан бөгөөд хөвгүүдийн цогц дахиж хизээч олдсонгүй. Тэгэхээр Бермудын гурвалжин болон чөтгөрүүдийн гурвалжин Мичиганы гурвалжны талаар та юу гэж бодож байна? Сэтгэлдээ бидэнтэй хуваалцаарай. Баярлалаа.